Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчдээ. Та бүгд Eyes Global Совгийн нээлттэй ярил салган нэвтрүүлгийг үзэж байна. Студид алуулсан Баттали Багдаев сэтгүүлэгч манай бол зоочин бүгд мэдээж кино продюсер баримтат киноны найруулагч Чулуун Аюун Дэлгэр. Сайн уу? Сайн байна уу? Та энэ сая Москваас буссан байна тий? Тэгээд Ялтын парад хаваацсан байна. Тэгээд та яасан хүндэт зочдын нэг болсон юм бэ? За. Энэ агуулх ялтын 80 жилийн ёслолд оролцох Монголын баг Монгол Улсын ерөнхийлөгчийн тусгай үргийн онгоцоор би 103 102 настай фронтын совилогч, фронтод бэлэг хүргэгч, фронт цэгмэд гээд Ахмад Дайчтайгаа тэгээд дайны жилүүдийн түүх гээд баримтат киноны багийн зарим гишүүдтэйгээ хамт тэр онгоцонд ажиллаа гэж яваа. Тий. Багтаж тэгээд мэдээж манай энэ кино бол дайны жилүүдийн түүх гэдэг нөгөө нэртэй учраас тэгээд тэр 80 жилийн ойн арга хэмжээ тэр хүрээнд болж байгаа үйл явдлуудын зургийг дүрслэн өшөө дээрэс нь манай киноны бас нэг гол баатар цэгмэд фронт цэгмэд эмээ 1943 онд 19 настай өөрөө метропол буудалд 3 сар барилсан тухай өөрөө яг хүүрнэн ярьж байгаа. Тэрийг 80 жилийн өмнө те өөрөө очиж исэн тэр газараа дахиад очоод тэнд юу болж исэн тэр ямар барилга байсан хүүтэн хөндөй тийм уртаа тийм хоосон юу байсан маш гоё юм буудал болсон байна гэд тэр буудалд манай Монгол Улсын ерөнхийлөгч зөвлөлт толгойд улсын баатруудын өр хөхтийг хүлээж авсан тийм ёслол хүндэтгэлийн ажил болсон. Өшөө манай киноны бас нэг гол баатар юу фронтын совилогч Цэмцрэн эмээ маань Цэндийн Дамдансран гэж манай Монголын эрдэмтэн тэдний охин Цэндина Анна Цэндинатай уулзсан тэр багада Дамдансрангуй та хамт тэднийх Монгол Улсын их сургуулийн Наркта байранд Дамдансрангуй хамт амьдарч байхад хамтдаа нэгэн гэрт ингээд бүгдээрээ манай тэр Цэмцрэн эмээгийн нөхөр нь Базарын Барс гэж дайны дараа ирээд Монгол Улсын их сургуулийн монгол хэл уран зохиолын ангид сурсан байхгүй юу. Тэгэхэд тухайн үед эмээ байна чи юм гөгшим болчоод сураад яахын гэсэн чи би сурнаа гэж жагаад монгол хэлний ангид монгол хэл уран зохиолын мэргэжлэр төгсөө. Тэгээд төгсөнгүүтээ Цэндийн Дамдансрангуй хэл шинжилгээ хүрээлэнд түүний туслахаар ажиллаад тэгээд хоёулаа хамтарч Орос Монгол тойл хамтарч хийжсэн хамтын гэр бүлийн маш сайхан найзууд тэгээд Дамдансрангуй ихнэр Ленинград руу нөгөө агаар таарахгүй Ленинград буцаад бид нар хамтдаа Барс өвөө Цэмцрэн нэмээ тэгээд эдний хүүхдүүдэр энэ Дамдансрангуй гэр мүзээ болцсон байгаа тэр байранд хамтдаа амьдарч исэн. Тэгээд хөдөлмөрийн Баатар цол авахт нь саяхан манай киноны нэг бас сцен байдаг л да. Тэрэн дээр эмээг тэр гэрт оруулаад очиулаад яхад тэр хулдаасыг ярьж байгаа хгүй эмээ. Нөгөө Цэмцрэн эмээ энэ яг хөдөлмөрийн Баатар авахт нь энэ хулдаасыг ингэ сольж би хийж үтсэн яг хэвээрээ байна. Тэгээд бас тэр цэнхэр костюм Дамдансран эрдэмтэн өмсдөг байхгүй хөдөлмөрийн Баатар авахтаа өмсөн тэр костюмыг өөрөө эрхүүгээс нэг ямар ажиллаар үлээд эмээ явахтаа бас бэлэг болгож өгчээсэн тэрийг хөдөлмөрийн Баатар цол авахтаа Дамдансрангуй өмсөжсэн юм байлээ. Тэр үед дулмаа бол маш жижигхэн 2 үлээ 3 настай байсан байлээ. Тэр тухай эмээ бол нөгөө өөрөө сайн мэддэг. Сая тэгээд дулмаа Анна Цэндина Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат цол олгосон хөрөлсөх манай ерөнхийлөгч очиж тэгээд тэр цол дээр манай хоёрын гоё уулзалт болсон. Энийг би бол ер нь бол манай энэ дайны жилийн түүх гэдэг кино Дайнд мордсон охид гээд баримтат киноны үргэлжил явж байгаа. Энэ Дайнд мордсон охид гээд баримтат кино бол 2019 онд галах голын ядалтын 80 жилийн ой зориулан бүтээгдсэн. Түүний дараа 22 онд агад болсон алтарганд
алтан медаль авсан ийм түүхтэй кино. Энэ киноныхаа үргэлжлэл болгоод Дайны жилийн түүх гэд киногоо хийсэн. Тэгээ энэ киноны одоо зохиол дотор энэ Цэндинаг эмээтэй Цэндинаг болохоор зэрэг Ленинградд байгаа гэж ойлгож ирсэн. Гэтэл Москвад байсан. Манай одоо Москвад суугаа соёлын атташе оногийн Чинбаяр ах бас маш сайхан туслаж юу яасан. Өшөө Оросын холбооны улсын элчин сайдын яам тэгээд түүний дэрэгч цэрэг агарын цэргийн атташе хошигч генерал Петрунин Орос талтай холбож ингэж бидний одоо энэ уран бүтээлийн аялал цаашаа явахад маш их юм тусалцаа үзүүлж байсан. За тэгээд Москва хот дээр танд хэдий өдөр байсан? 3 өдөр байсан. Тэгээд энэ Чимэцэрэн ангой ба фронт сегмэд юм метрополь зочид буудалд байгаа шүү дээ тий. Үгүй метрополь зочид буудалд зөвхөн тийм арга хэмжээ болсон тэнд очив. Бид нар энэ Хучин Арбат гэдэг газар өөрснөө ингээд бас нэг байр түрээсэл юу ясалтай хөлслөд өөрснөө одоо манай кино багийнхан гээд тэгээд бас юуны манай нөгөө фронт цэгм дэмэгийн одоо хүүн эхнэртэйгээ зэн цэрн тэгээ ер нь бол кино багт оролцож байгаа бас нэг 10-аад хүмүүс бол доогоор богоноор явсан 10 эдэн хүн 8 хүн онгоцоор явсан байхгүй юу. Ингээд бид нар Хуучин Арбат бас нэг байр түрээслээд хагас шинэ Арбатад түрээслээд ингээд байр яаж тэгж байсан. Метрополд бол нөгөө хүнд зочдын хүлээн авалт урилга болоход очсон байхгүй юу? За. Тэгээд та энэ юм улаан талбай дээр парад харсан байна уу? Улаан талбай дээр үл яг хүндэт зочдны тоонд бол манай 2 ахмад дайчныг болоод тэгээ асраа хамгаалагчийн 4 хүн оруулсан. Тэгээ би бол гадна талд нь үлдсэн гадаад хэргийн Оросын гадаад хэргийн яам бас бид нартай юу харилцаж ингээд хоорондоо ингээд холбоотой байсан. Тэгээд өглөө ирээд машинтаа ирээд авсан манай 2 ахмад дайчныг машинтаа ирж аваад тэгээд дотор нэвтрээд би хамт явж байгаа дунд талд нь буугаад дундаас нь би өөрийнхөө тодорхой хэмжээний жижиг зургуудыг аваад ингээд хамтдаа юу яасан. Тэр хэд бол эндэрлүү гарч тэгээд хүндэж очныхоо судал сууж ингээд юу яасан тий. Внимание! Говорит и показывает Москва. Слушайте и смотрите Красную площадь. Парад Победы! Под государственный флаг Российской Федерации и знамя Победы! Смирно! Для встречи слева! На краю! Красную площадь вносятся государственный флаг Российской Федерации и боевое знамя 150-й Идрицкой стрелковой дивизии. Это священное алое знамя, водруженное весной 45-го года над поверженным Берлином, стало для всего нашего народа на все времена главным символом победы над фашизмом. Та тэгэхдээ Москва анхны явсан юм уу? Москваг бол би мэднэ. Ер нь бол урд нь хэдийд их явсан юм. Би 90-ад оны үед ер нь яг бүх холбоотой киноны дэс сургуульд суралцах тийм
байсан. Тэгээд тухайн үедээ бол нөгөө мэдээж пресрека болоо тэгээд юу яагаад ингээд төгсөж яаж чадаагүй зүгээр ингээд суралцсан тийм анхны түүхэл байгаа. За энэ жилүүд нь Москваны ондоо болсон байна уу? Гайхалтай. Юугаар байхаа? Бүх юм аюу гоё байсан. Би бүр одоо яг тэнд нэг ингээд би нөгөө ерөнхийлөгчийн хугацаар явсан болохоор хугацаатай. Би тэд чинь нөгөө 7-нд очиод тэгээд 8 9 гээд 10 гэхэд нөгөө оройн юу маргааш өглөө эрт нисэн шүү яагаад гэсэн ямар нэгэн өөрийнхөө нөгөө би бас нэг бигик сургууль дээр очимоор байсан. Өшөө олон надад бас очих юм газрууд байсалтай. Тэгтээ очиж чадаагүй ямар нэгэн аюу нандин нэг юм уу надад ингээ үлдээсэн юм шиг бүр зав байгаагүй тий. Зав байгаагүй. Энэ аюу тийм юу байсан тий. За энэ осод на яаж авчааваа вэ? Зочно. Монголын зочно яаж авчааваа вэ? Юу яасан бид нарыг онгоцноос буухад манай Монгол улсын одоо Орос холбооноос суугаа элчин сайдын яамны соёлын атташе Чинбаяр ах маань тэр нөгөө гадаад хэргийн Оросын гадаад хэргийн яамны бид нарт ингээд зориулж яасан нэг машин байсан. Тэр машинд манай кино багийн хүмүүс хоёр Ахмад дайчтайгаа суугаад тэгээд нэг өөрснөөхөө яасан тэр Арбат хуучин Арбатынхаа байранд ирсэн. Тэгээд тэндээ хэдүүлээ байж байгаа л холбоотой нөгөө 9-нд ингэн 8-нд бол Монгол улсын ерөнхийлөгч нөгөө морины юу парк Победд байгаа нөгөө морины хөшөө байгаа шүү дээ тий. Тэн дээрээ хүндэтгэл үзүү цэцэг өрх тэр ёслолдоо бас хамт очсон бүгдээрээ ерөнхийлөгчтэйгөө тэр нөгөө бэлгийн морины хөшөөн дээрээ очиж бүгдээрээ ёслол хүндэтгэлээ ээж тэнд 8-ны өдрөөр ерөнхийдөө тэр нь Монгол морьд зориулсан хөшөө юм уу? Тийм ер нь тухайн дайны үед тэр одоо манай тэр Монгол морьд тий одоо тусламжийн маш олон тийм юуг хүргэжсэн тэр Монгол морьд зориулсан хөшөө байхгүй. Тийм. Тэр маргааш лүндэ ахсан тодорхой ярина. За ямар өшөө арга хэмжээ болсон бэ? Түүний дараагаар метрополитд тэгээд нөгөө Оросын холбооны улсын одоо баатруудад зориулсан хүндэтгэлийн манай ерөнхийлөгчийн тэр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлсэн ёслолын арга хэмжээ болсон. Тэн дээр юу Цэндийн Дамжин сүрэнгийн охин Цэндинад шинжлэх ухааны гавьяцал олгосон өшөө олон тэр нөгөө сансрын эсрэгчийн баатруудын хүүхдүүд гээд манай Жоко Жинжний зээ охин тэр бүгд миний мэддэг нэлээд хэдэн хүмүүс байсан. Тэгээд тэнд бид бас нөгөө киноныхаа зарим нөгөө зургуудыг маш ингээд тийм нюанстай тийм сценүүд авч амжсан. Тийм. Энэ Дэни юм болээ жилүүдийн түүх гэж баримт кино буулж юм. Тэр нь хизээ гарах биш вэ? Тэр одоо л бид нарын төлөвлөж байгаагаар юу чөлөөлөх дайны 80 жилийн өмнө 9 сар гэхэд багтаана гэж бодож байгаа. Тэгээд дайны жилүүдэд ерөнхийдөө тэгээд яг дайны жилүүдэд ямар үйл явдал хаана одоо тэр Манжурын тэ стратегийн төлөвлөгөө Манжурын хавцаа ингээ болж исэн чөлөөлөх дайны үед болжсэн манай одоо сая л ийм байсан юм би 3 ахмад дайчтай явах хэрэгтэй байсан. Нэг нь манай Дорн даймгийн өсөх гэдэг өвөө байгаа. Бас 102 настай. Тэр өвөө маань жоохон биеийн чилэрхэд өөрөө ингээд явж чадаагүй. Тэр хүний бас кинонд орж байгаа нэг түүх тэр хүний амьдрал бас яг тэр дайны жилүүдэд тэр юуны арталт яг Манжур Харбин хотод байсан тийм түүхүүд байгаа. Гэхдээ тэр болгон би нөгөө киноныхаа бас юуг тэр нээлттэй бас ярмааргүй байна л да. Тэр юу байж ч тий сонирхолтой олон дараагаар нь хүмүүс үзэх хэвээр тий. Нээлтний хэсэг болох гинэ. Бид нар 9 сард нэг төлөвлөгөөтэй байгаа. Нөгөө чөлөөлөх дайны 80 жилийн өмнө гэсэн тий. Цагаараа тэр нэг хэдий цаг болох юм шиг. 9 сарын л өдөр. 9 сарын дундуур юм уу? 9-р сарын сентябрь. За тэгэхэд энэ баримт кинод хэн хаваацсан байна вэ? Сценарист юм дизайнер, зурагчид хэдүүд хаваадна вэ? Абуда гэдэг студи байдгийг кино студи. Бид нар хамтарч нөгөө бас дайнд морц зохиод киногоо хийсэн. Энэ хоёр одоо энэ студийн хамт олон маань манай кинонд бол одоо түрүүчийнхээ кинонд хамт явсан одоо бол бас хамт явж байгаа. Маш сайн одоо зураглаач, маш сайн тийм найруулагч, мундаг тийм уран бүтээлч, тийм
Олон хүмүүс залуучууд байгаа. Нэг олон хүн биш, их цөөхөн хүнтэй хэдүүлээ. За тий манай бас киноны зохиолыг Брэдийн их сургуульд докторант хийж байгаа Цоглав гээд өөрөө бараг судлаач. Энэ хүн бас кино зохиол дээр маань ажиллаж байгаа. Тэгээд манайх киноныхаа мэдээ дараагаар нь олон улсад гаргана гэдэг утгаараа тэгээд манай киноны цэргийн зөвлөх орчуулагчаар Лүндэн хурандаа Монголын дайнд орсгчдын Монголын хорооны дэд тэргүүн байгаа. Тэгээд Лүндэн хурандаа байна. Цэргийн талаас цэргийн зөвлөхүүд нэлээд олноор хэдэн хүмүүс байгаа. Бас бид нар нөгөө юу талаа Оросынхаа тал дээр болохоор хошууч генерал Петроник бас цэргийн зөвлөхөөрөө ажиллаж байгаа. Цэрэг одоо юуны холбогдолтой юун дээр. Тэгээ түүхийн бас түүх талаасаа манай юуны Батлагмалхын яамны түүх шинж хооны нөгөө түүхчид байна. Өшөө Батлагмалхын их сургуулийн манай багш нэг Онон гээд багш байгаа бас. Ингээд ер нь бол түүх судалгаа болоод цэргийнхээ энэ зөвлөхүүдийг маш ингээд юм юутай хүмүүсээ авсан гэж бодож байгаа. Нилээн одоо салбартаа нилээн тэргүүлэгч тэр юугаа мэдж байгаа хүмүүсээ манай мэдээж тэгжиж дайны жилүүдийн түүхийг бид нэр бодтой, баримттай харуулах хэрэгтэй байхгүй юу? Тийм болохоор түүхчтэй тэгээд тэр зөвлөхүүдээ маш мэдлэг боловсрал тухайн салбартаа онцгойлоод ингээд ажиллаж байгаа тийм хүмүүсээ кинонда багтаасан. Уран сайхныхаа хувьд бол одоо уран сайхны зөвлөлд болохоор зэрэг бас л кино салбартаа нэлээд олон өөрсдөө бас олон жил ингээд бас энэ салбарт ажилласан тийм хүмүүс ажиллаж байгаа. Тэгэхээр бүгд амар санаа гэл. Бүгд хүмүүс мэдэж байна шүү дээ. Киног ирсэн их үнэтэй юм ингэ шаттай тий. Хийв. Тэгээд энэ мөнгө хөрөнгөөр хэн таны дэмжнэг гэшвэ? Санхүүжилт болохоор зүгээр л яг ингээд өнөөдөр бид нар энэ киногаараа юу хэлэх гээд байгаа гэхээр дайны жилүүдэд те ямар амьдралыг туулж өнөөдрийн бидний энэ эрх шалгалтантай те ийм амьдрал ирсэн бэ, тусгай тогтнол яаж олдсон бэ, эх орны үнц нь эх оронч одоо хүмүүжлийн хойч үедээ те мэдрүүлэхийн тулд энэ одоо уран бүтээлийг хийж байгаа учраас тэгээд энд яг зөвхөн юу яаж байгаа энэнийг ойлгодог бас тодорхой хэмжээний тийм аж ахуй нэгж одоо хувь хүмүүс ингээд өөрснийхөө юугаар дэмжлэгээр тийм санхүүжилт босгож байсан. За энэ ялгадаа босвол та Оросоор бас явсан байна гэж шаттай. Анхны юм бурядар явсан, буряд улсаар тий Улаан-Удад парад, ялгын парад хаваадсан байна. Тэр өмнө хэдий он болно вэ? Би бодохдоо 23 оны 5 сар их гэж бодоод байгаа. Чимцэрнээ имэдэ би тэр үеийн айлчлал юу гэхээр манай дайнд морцсон охид баримтат киноны одоо 16 охидын үр хүүхдүүдийг авч явсан. Тэгээд эмээ одоо 16 охиноос ганц үлдсэн эмээ байсан шүү дээ. Эмээ байгаа шүү дээ. 16 тэр дайнд морцсон охид гэдэг кино бол Дорнод аймгийн Баян Дунсамаас 16 охин өөрсдийнхөө саналаар дайнд явсан байхгүй юу? Дайны юу тий. Тэгэхэд тэр нь одоо хамгийн бага нь 13 настай явсан Балжины эмээ. Тийм юм 13 настай явсан. Тий Балжины эмээ 13 настай насаад орж явсан. Манай кинон дээр одоо тэр зээ охин өөрөө ярьж байгаа. Тэр тухайн үед 39 онд бар жилтэй байсан. Тэр тийм гэдэг яг баримтаар тэр хонгорцол гээд зээ охин нь бол ярьж байгаа. Бас энэ Балжины эмээгийн охин Сарна гэдэг охин байдаг. Сая бид нартай бас нөгөө Москва явах чаад өөрөө эрүүл мэндийн шалтгаанаас явж чаддаг. Ингээ үр хүүхдүүд нь тэр улаан үдэд бид нартай хамт явсан байхгүй. Цэндамаа эгч тэр Балдрмаа эмээгийн 16 эмээгийнхээ үр хүүхдүүдийг эмээтэйгээ хамт аваад явсан. Тэгээд ягаад гэвэл эмээ 16 эмээгийн 16 охтуудын ганц ингээд үлдсэн юу тэр хүүхдүүд нь мэдээж эмээгээ ээжишгээ ингээд тэ ижишгээ ингээд бодоол тэнд бүгдээрээ ингээд зэрэгцээд тэгээд манай ерөнхийлөгч Цэдэнов маш хүндэтгэлтэй хүлээж авч юуны Ахмад дайчдын Ахмад дайчдынхаа сувлалд бид нарыг бүгдийг тэр 5-4 хоног амруулж тэр яг юуны Ялтын баярын өдрүүдийг маш сайхан хүлээн
авч ингэж байсан тэр хүлээн авалт бол Тэгээд та Бурят улс дээр Улаан унд дээр найстай болсон юм уу? Найзууд би нэг Соёлмаа Дагаева соёлын сайд байсан тий. Тэгээ манай юу бүр драмын диплома байна тий. Хэмбэлэтрэмний Очирова тий. Очирова тий. Диплома. Тэгээд юу байгаа. Тий тэнд бас нэлээд Бурят театрын юм хавхийн гол тангараг гэж тоглолт тавьсан уу? Үзээ. Тий надад урилга өгсөн. За. Юу ямар санал вэ гэхээр яг манай кино бол яг бид ингэсэн юм аа. Яг тэр 16 охиныхоо үр хүүхдүүдийг эмээтэйгээ хамт яваад тэр айлчлалд манай одоо хамтын ажиллагааны сайд Черепов Табажсан Шагжевич маш ингээд сайхан холболт хийж өгч бид нарыг гүн хүндэтгэлтэй хүлээж авах тийм нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Тэгээд энэ айлчлалаар манай одоо чимсрэн эмээд Бурят улсын төлөөх гавьяат цолыг Бурятын засгийн газрын одоо гишүүдийн өмнө гой гардуулж исэн. Ийм бас хүндэтгэлтэй үйл явдлууд болж исэн. Тэгээд хөшөө дурсгалуудынхаа газраар явж тэгээд орой бүхэн бид нарыг бас хүндэтгэлийн зоогтой ийм юмнууд болсон. Тэгээд энэ юм бэнд мордсон охид гэж киноныг та орос хүн дээр орчуулах санаатай юу? Би нэг орос хэл дээр орчуулсан байгаа юм. Тэгээ юм. Тий, орос хэл дээр Бурят хэл дээр байгаа. Байгаа. Тий. Яг тэгэхээр Бурят хэл дээр орчуулдаг нь би 2022 оны Алтарган наадамд юу оруулж тэгээ алтан медаль гран-приг нь авсан болохоор YouTube дээр харж болох уу? Би YouTube дээр тавиаг өшөө дахиад нөө олон улсын наадамд ингээд яхад YouTube дээр тавьж болдгоо гэсэлдээ өөр бас наадамд соох гээд орос хэл дээр нэг орчуулсан. Гэхдээ тэр арай жоохон нөгөө юу яасан бах чанарын юу хангасан уу. Би яагаад орос хэл дээр орчуулсан гэхээр орос руу дунд сургуулийн хүүхдүүдэд гаргая гэсэн зорилготой байсан байхгүй юу? Ийм тий хамгийн бага нь 13 настай ийм охтууд өөрсдөө зориг гаргаад тий ингээд дайны талбарт очиод тэгээд дайнд дайнд оролцож байгаа. Дайчдын одоо зарим нь хувцсыг нугаан, зарим нь хоолыг хийн, зарим нь сувлын сувлгаатай арчилгаа ингээд зориг гаргаад явж исэн ийм түүх ийм байдгийн байна гэдгийг ингээд үзэж мэдрээсэ гээд нэг хоёр орны ер нь бол манай хамтын ялалт бол хоёр орны найрамдлын сайхан юу штэ тэ тийм болохоор би энэ киногоо бас их орон чөмөөжил их орны үнцнийг аль улсын маань ингээ хойч уу ингээ мэдрээсэ гэдэг үднэс би орос хэл дээр орчуулах гэж чадаа яасан та үзээрэй бид нараа орос хэл дээр тийм юм сайн байгаа штэ. За тэгээд энэ Баримт кино бүтээх шимнэ ямар ядартай юу? Мэдээж тийм үү? Маш их юмуд за ямар ядрал байд юм бэ? Баримт киног бол мэдээж түүх маш их түүхийн судалгаа, тэгээ баримт нотлогоо, тэгээ тухайн үеийн ингээд юуны түүх гарч ирэн тэ тэр түүхийг нотлно. За энэ яг үнэн үү тэ? Тэгээд яг баримт нотлогоон дээр л баримтаа юу яаж худлаар хэлж болохгүй шүү дээ. За сайхны кино бол гоё фантазаар ингээ гоё явж шүү. Тэгэхээр баримт бол яг нэг юу нь бол яг тийм нотлогоо баримтаа нотлоод ингээд явна тий. Тийм учраас маш их эдэн сурвалжлага, маш их ажиллаа, маш их ингээд явдал гардаг байхгүй юу? Ер нь бол тий. Тэгээ энэ бүхэн дээр би яг үнэхээр хэлэхэд надад маш ихээр ингээд надад намайг дэмждэг тийм гоё найз нөхдүүд маань чи ингээд байдаг байхгүй юу? За найз нь ийм нэг юм юу түүх сонслоо. Энийг би ингээд бас араас нь мөшгөөд тэр нь үнэн байна. Энэ юу байна? Тэр хүнээс нэг ийм юм яг гэсэн чи надад тийш яваад өгөөч. Яваад өгөн яа. Өшөө тэгээ бензин тосны мөнгөтэй хоолоор яг зөндөө юм дээр тэгээд ингээд хүн айгу тийм чи аюу гой боёнтой гоё юм хийж байгаа юм байна те. Гоё юм хийх чи найз нь ингээд туслах тгийгээд маш олон тийм найз нөхдийн тусалцаа зөв сайхан сэтгэлтэй хүмүүсийн тийм юм дор ингээд бүтэж байгаа байхгүй юу. Тэгээд мөнгө юм ашиг олох гэж байхгүй шүү дээ. Ашиг биш. Ашигын төлөө бүсэл та. Ягаад гэвэл энэ түүх үлдээд тэ энэ түүх үлдсэн байхад бидний хойч үеийн хүүхдүүд маань энэ түүхээ бас мэдж гин гэдэг чинь хамгийн чухал байхгүй юу. Тэгэхэд та энийг яагаад хэрхэн баримт киноныг нейрологч болсон бэ? Би бол яг манай баримт кинон дээр бол манай мөнх болт тэгээд амар санаа гэд хамтраад манай хоёр энэ Абула студийн найруулагч нь бол юу яасал та хамтраад хийдэг. Тэгээ би бас яг продюсераа хийгээд явж байхдаа энэ найруулагч ер нь бол миний санаа бол яг одоо нөгөө бигиктэй
эргээд нэг продюсераар ч юм уу ингээд бас мэрэгчлээ дэвшлээ суралцах тийм бас цаатлын нөгөө хүсэл байгаа байхгүй юу? За тэгэд энэ баримт киноныг найруулж болохын тулд хүмүүс ямар чанартай байх ёстой вэ? Таны санамж ямар байна вэ? Ер нь бол түүхээ сайн мэдэх ёстой. Тэгээ түүхийн одоо жимээр тэр юу баримт нотлогоогоо маш сайн цуглуулад тэгээд нотлох хэрэгтэй л те. Баримтаа олж байгаа нөгөө баримтуудаа. За. Тий. Нотлох. За. Тий. Тэгээд нотлохын хувьд маш их нөгөө хүмүүсээ одоо танд судлан те судалгаа их хэрэгтэй. Тий. Түүний мөрөглөд хаана сурдаг юм бэ? Мэдээж энийг киноны болоод тий сургуульдаа суралцж байгаа сургуулийн болоод хувь хүн өөрөө бас ингээд юу амьдралын туршид те амьдралын юугаар ингээд суралцаад явцдаг юм байл л дээ. Ер нь бол. За та энэ сугтаа ажилласан хамтран ажилласан хүмүүдтэй юу өөрөнгөө хэлэх хүсэх өгөх лэрээ заа. За нэрөө хараа. За. Мэдээж анхны 2019 онд Дайнд морцсон охид гээд баримт киног бүтээж Апполо студитэйгээ хамтраад бүтээгээд тэгээд цаашаа улам их нөгөө хүнд урам зориг ороод тэгээд кинога бүрээд хэл дээрээ орчуулах гэж Атарга наадамдаа ингээд бас сойх гэж бас л нэлээд ингээд ажил болоод явж хахад маш ихээр тулсан манай Номын Эрдэнэ гээд бас дүү байдаг цолмон ер нь бүрээд хэл рүү Ариун Бат энэ төр эднийхээ хүчээр би бүрээд хэл рүү орчуулсан. Дараагаар нь би Туваа руу нэг олон улсын наадамд оролцсон гэж бодоод орос хэл рүү орчуулсан. Тэгээд Батлага малгын их сургуулийн төмөр гээд хурандаа хоёлаа бит хоёр л нийлж хоёлаа яасан да. Тэгээд тэрийг юу тэр тэгтээ наадамдаа оролцож амжаагүй наан юу яатсан. Тэгтээ би энийг Оросын одоо дунд сургуулийн сурагчид үзүүлье гэж бодож исэн төлөвлөгөө бол явж байгаа. Би бас нөгөө ерөнхийлөгч Цэдиновт албан бичиг өгөөд бүрээд улсын бүрээд хэлтэй дунд сургууль болон эд сургуулиуд дунд сургуулийн хүүхдүүдэд киног үзүүлэх сонирхолтой байна гэсэн бичгээ явуулсан байгаа. Тэгэд манай кинон дээр хамтраад ажилладаг уран бүтээлчд болоод Апполо студ одоо юу мөнх болд амар санаа. Хоёр найз минь ээ. Тэгэд хоёулаа гурлаа. Тэгээ бас Батулга гээд бас залуу найруулагч орж ирж байгаа. Ингээд хэдүүлээ чаднаа цаашаа дахиад олон түүхийг баримтжуулаад нотлоод ингээд ойч үедээ үлдэн шүү. Түүхээ мэдчихэж бид нар бас урагшаа те түүхийн зэмээр тийм үү. За энэ бүгдд амжилт хүсье. За. Тэгээд манай юм өдрөгнө дууслаа. Тэгээд дуусахад нь та энэ манай үзэгчдээд өөрөнгөө юу үгийг хэлэх юм байна. За. За энэ Аст Глобал гэдэг телевизийг те би өнгөрсөн намраас эхлээд мэдсэн. Тэгээд энэ Бүрээд ТV Аст Глобал телевиз бас ингээд цар хүрээ өргөн манай одоо миний мэдж байгаа миний одоо хүсэж байгаа тэр хийх хязгаарыг даваад гоё нэвтэрч байгаад маш их баярлж байгаа. Тэгээд танахтай хамтраад өшөө олон сайхан уран бүтээлийн жим зам юу байна хамтраад явна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. За болтгоо үсэн үтнэ. За эрхэм үзэгчдээ та бүгд Eyes Global юм телевизийн нээлттэй ярилцлагын нэвтрүүлэг үзлээ. Өнөөдөр манай зочин бол Чулуун Аюун Дөвгөр найруу кино найруулагч ба кино продюсер байла. Одоогүй уулзъя.